Төрийн ордон одоо тамхины цэг гэж нэг байна гэж байна. Тэрэн дээр ер нь одоо ойрын үед одоо улс төр талж байгаа ямар сэдвүүд байна. Тамхины цэг гэдэг нь тамхины өрөө гэж бодоод байгаа юм шиг байна шүү дээ. Тамхины өрөө гэж байхгүй шүү дээ. Яг манай гişүүд чинь өрөөнд цагаан тамхи татдаг шүү дээ. Бүрийн эрэхтэй Болохоо мэдгүй болдог ч юм уу гэж болохгүй байхгүй үстэй тий. Өндөр стандарт өрөө болдог болоо мэдгүй. Нэг гоё юм биз. Та одоо зургийг яваад юм хүмүүндээ дундуур нь зургийг аваад өгнө заяа. Биш ингээ зүгээр л нэг тойрог дунд байгаа л нэг тэр чинь хөөрхөн усан оргил байсан шиг байлээ. Тэгээд тамхины цэглэл бүтсэн юм байлээ. Ажилчдаа ордны голд нэг тийм юм тийм. Тэр чинь юм усан оргилоор гэх юм уу жижигхэн бөөрг юм байна шүү. Тэрний хажууд тамхины үнснээс аваад авсан. Тэгэл тамхины цэг болгоцсон. Жагсаалаас гадна гоё улс төр ярил над гор аваад шодоор Өөр ирэхгүй нөгөө зам ясны хөдлөлөө. Эндтэй юу штэ. Заалий. Миний таамаг маамаг бол биш ээ. Чи одоо ингэ ер нь паблик явж байгаа юм штэ. Энд яригдж байгаа юм байна. Тийм энэс халирцөө тэгээд одоо сайтууд ч гэсэн бичээд сайтууд дээр байгаа одоо таймчууд мамчид чи байнга л бичиж штэ. Тэгээ энэ гурвч одоо яаж дараалуулах юм гэх юм уу? Ерөнхийлөгч хурлын дараа ерөнхий сайд ингэж дараалуулах юм. Мэдгүй. Тэгтээ байрны чуулган дээрээс эхэлсэн шүү дээ. Энэ хүний хөдөлгөөн эхэлсэн гэдэг яриа бол чуулган дээр эхэлсэн тийм ээ. Энэ хүний яаж эхэлсэн гэхлээр хөдөлгөөн гэдэг нь нүүдл. Тийм ээ. Энэ л баггүй. Энэ чи галт ингэ. Таанаас юм уу юу юм. Ингээд энэ хүний чи хөдөлгөөн учрлаар гарч ирсэн. Бүгдээрээ санаж байгаа учрлаар дамжуулж энэ хүнийг одоо нүүдлээ эхэлсэн гэх юм уу та. Тэрний үгээр учралж Женко руу дайрч эхэлсэн. Тэр чи ямар орд үлээ? Төврөн нурын орд дээр та хятадуудад зарсан байна гэдэг асуудал ирсэн. Учрал бол тохиолдлоор чуулганы нэгдсэн уралдаан дээр орж ирж Женко руу дайрах юм бол биш. Учрал бол одоо төлөвшөж яваа. Дээрээс нь энэ хүнтэй маш ойр хүн. Энэ бол угаасаа бүл мэдж байгаа шүү дээ. Нэг аава гэдэг үстэй. Тэгээ аава гэсэн мэдэхгүй байна. Нэг мосоргог л аава гэдэг үлээ. Тэгээд ингэж хөдөлгөөн ер нь эхэлсэн. За тэгээд хамгийн сүүлийн бас хөдөлгөөн бол засгийн газрын хуралдаанаар нэг шийдвэр гарсан. Тэр нь юу гэхээр одоо Бортегийн орд гэж ярьж байгаа тийм. Бортегийн нэрийн чиглэлээд байсан. Имтас түншлэл гэж байгаа. Тэгээд 4 компани хэлсэн. Тэр дунд нь Ад Минерал гэдэг компани байгаа. Ад Минерал гэдэг компанитай энэ хүн холбоотой гэдэг асуудлыг нүүрсний сонсголын үеэр бол ярьсан. Энэ хүн бол надтай ямар ч хамаагүй. Өөрөө байнга үгүйсгдэг. Тий. Гэхдээ энэ хүний хамгийн ойр байсан одоо Ардын намын чулуун цаг гэж хүн байдаг шүү дээ, тийм ээ. Одоо нэрийн бичгийн байна. Одоо байгаа тийм. Тэр хүний төрсөн ах нь баха. Төрсөн ах нь тий сонсгол дээр бөөнөрөө зэрэгцээ суусан шүү дээ. Энтэй холбоотой асуудал. За энэ хүн бол Ад Минерал гэдэг компанитай оролцсон. Ад Минерал нь тэр Имтас гэдэг түншлэлийн компани. Бортегийн ордын хөрс суулгалт болоод бусад ажлуудыг хийдэг гэрээтэй компани. Засгийн газрын хуралдаанаар Имтас гэдэг компани Бортегийн орд дахь гэрээг нь цуслах шийдвэрийг гаргасан. Өөрөө хил амнаасаа болоод гаргуулъя гээгүй засгаас гаргацсан юм. Засгаас гаргасан. За энийг бол тайлбарласан. За тийм ингээд харахаар гомдчихж байгаа юм уу? Энэ хоёрын зөрчил одоо найз нөхөрлөлийн ариун тангараг хаана хүрээ тасарсан бэ гэдэг таамаг бол энэ цаг хугацаагаа хөвөл бол нэгэн цаг сайхан үерхэж явсан байлгүй дээ тий. Одоо ерхий сайд байхад засгийн газрын хэрэглэх газрын даргаас ирж байна. Дээрээс нь Ардын намын ерхий нарийн бичгийн дарга гэдэг амар том павертай албан тушаал. Ерөнхий дарга гэдэг юм шиг л тий. Мэдхгүй тийм номынх нь. Тэгээ энэ хоёрын зөрчил бол ингээд үүсчихсэн. За энэ хоёрын зөрчил гэж ер нь баг байхгүй шахав болж шүү дээ. Одоо ингээд харж байгаа шүү дээ тий. Улстай дүрмжи өрнж байгаа үйл явцаас хараа. Үйл явц нь ингээд ажиглагдаж байна. Одоо том таймчид хүртэл ер нь бичээд хэллээ шүү дээ. Ардын намд одоо ийм фракц маркц байд юм одоо ингээд хөрсөх одоо амраа исглээ хоёр одоо нэг фракц гэдэг ч юм уу те. Ийм нэршил байд юм. Одоо фракцууд бол зөндөө шүү дээ. Энэ надаа ямар
Зэв. Бүр ингээд тэсхөндлөнгийн нөгөө entertainment сэтгүүлчийг асууж ин тэ чамаас. Яг мэдгүй юм бол хүн чи одоо асууж Наач мэдгүй юм шиг тий. Айгуу хөөрхөн. анхаарал Чи яг органик гэж бодож байна уу? Энэ асуултыг чи органик гэж би бодож байна. органикээр асууж байна. Тэгээд одоо жишээлбэл энэ хүний сая хүүхдтэй холбоотой асуудлууд гарч ирээд явж байна тий. Түрүү бид нэр ярьлаа шүү дээ. Энэ яг одоо үнэхээр энэ улс төрчдийн хүүхдүүдийн инстаграмын ухаад байна уу? Эсвэл энэ цаанаас энийг сарниулах асуудал гарч ирээд байна уу гэдэг. Одоо та хоёр хар. За. Энэ хүний ерөнхийлөгч байхад одоо Зандан шатраас өмнөх ерөнхийлөгч нь хамаа ганцхан дарах юм байсан. Содот даргаалаа. Содотор даргын биерийнх нь юм лөө цүнх мөнхний асуудал. Охиных нь юм тий. Гэлээ. Биерийн гэсэн бас. Байсан бүх альбом тушаалтаа ингээд дагуулаа явдаг. Тэр содотрыг яриад байна. За тийм ээ янгуу хүн содот. Тий. За тэр хүний хэлэлтэй. Тэр өвчгүй хүн тийтэй. тэр хүний одоо охиных нь асуудал гарч ирж байна тийм үү? Гаргаж ирж байна. Гаргаж ирж байна. За. Дараа нь одоо хин гаргаж ирээд байгаа. Сайн ойлгомжтой тэр. Зандан шатар даргын сая нэг рил явлаа шүү дээ тий. Нууц амраг гэдэг. Тийм тэгсэн. Одоо Зандан шатар дарга юу хийж? Ерхийлэгч нь хамаа янз. Энэ хүн лөө шууд орж ирэхгүй энэ хүний ойр тойрныхонтой холбоотой хүүхдүүдийн асуудал тохир гарч ирж байгаа нь яг тохиолдол мөн үү гэж бас хартгаар байна. Сөрсөн базаанууд нь ингэж илэрж байна гэж юу? Адилхан үзэн шүү л гэж байгаа. Адилхан үзье. Гэхдээ улаан цай нөрмөр том ахруу барьж чадахгүй. Гэхдээ тэр үзээд байгаа юмнууд нь орохгүй байна. Энэ үний чи юм чинь том яваад чагсаад болоод үлчиж юм чинь. Одоо ингээд эндээс ямар юм гарч байгаа вэ гэхэлэр олон нийт ерөн шийдд юм уу? Үнэхээр нөлөө үзүүлд юм уу? Бас нөгөө нэг юм одоо эрх бүхий хүмүүсийн зодооны нэг юм шат дөрөө болдгийн биш үсттэй гэж бодогд л одоо үнэхээр ингээл энэчтэй шийдэх юм байна. Би бол ингэж бодож байна. За эдгээр бол ингээд хувийнхаа ч юм уу те ингээ эрх ашигынхаа улс төрийг хийж шít. А иргэд бол ингээ өөрсөндөө тохиолж байгаа асуудлаа шийдвүүлэх гээд те шудраг ёсыг хүсэж байна. А эдгээр мэдээж эдрийг ашиглах гэж л оролдоно. Энэ хоёрын огтлцол дээр шийдвэр гарнаа. Тий. А тэглээгээд энэ хүмүүс ийм жагсаж цуглах нөгөө юм маань одоо улс төрд ашиглагчгүй гэдэг айцтай байж болохгүй л хэвгүй. Энэ бол эрүүл одоо хүн бол өөрийнхөө үндсэн эрхэл эдэлж байгаа л хэлбэр шүү дээ. Ямар байдлаар олгогдсон суур эрхээ эдэлж байгаа. Суур эрхээ эдэлж байгаа хэлбэр. Жагсаал цуглаа ер нь эрүүл үзэгдэл шүү дээ. Манайхан л одоо энэ улс төрчин л гэж ойлгоод. Иргэн бол улс төрийн эрхээ эдлээд байгаа байхгүй. За, дандаа та хоёр асуух юм. Би асууя. Та хоёр очсон уу? Тэгээд нөгөө нэг тэнд уур амьсгал нь ямар вэ? Нөгөө нэг би жагсаалын 2 дахь өдөр нь очсон. Ер нь нэлээд залуучууд цугларч ийлээ шүү. Тийм залуучууд тэгэл насны дандаа залуучууд гэдэг юм байхгүй. Тэгээ би өнөөдөр очлоо энэ бүр юу яалаа зүгээр төрсөн юм сэтгэл нь тэр журмын хууль шүү дээ жагсаал цуглаыг. Энэ хуулиараа жагсагч байгаа хэсгийг ингээд нэг юм талбай гаргаж өгмөр юм санагдсан. Тэгэхгүй энэ новын баяр дээр чи очиод ингээд бүр хойлон бантан болсон. Хаана жагсаал ганц мэддэхгүй. Тэр нөгөө жагсаал цуглааг журмын тухай хуулийг чинь шинжилнэ гэдэг одоо энэ парламент өмнөх парламент үед ярьж ирсэн шүү дээ. Тэгээд учрал нэг хуулийн төсөл өргөн барайл тэгэл одонгийн цогт гэрэл нэг хуулийн төсөл өргөн барайл салдангийн одон туяа явуулдаг бас. Тэгээ одон туяа бас явуулсан. Тэгээд засгийн газраас нэг хуулийн төсөл орж ирэл гээд аль алины нэгтгэж хэлэлцэнэ гэж хэлсэн. Одоо хүрт байхгүй. Хүний эрхийн комиссийн бас нэг аажмаар үүссэн жагсаал цуглааныг бас хөөжлөх шаардлагатай гэж дахиад нэг юм оруулсан. Одоо энэ хуулийн сайд чинь бас нэг хүний эрхийн багц хууль гэдэг дотроо бас жагсаал цуглааны хууль оруулна. Одоо хүртэл орж ирсэн юм байна. Ер нь жоох ингээд дургу үрээд байгаа юм нэг юм. Хүний эрхтэй холбоотой юм хуулийн төслүүд айгүй удаан яваад байгаа. Шаардлагатай юм а эдгээр бол нөгөө яалтаа өрмөр гэдэг ч юм уу ингээд хилцээл болоод шүү дээ. Ялцсан шүү дээ. Хүний эрхийн асуудал дээр одоо яалтаа өрмөр хандж болтгүй. Тэр нөгөө яалтаа өрмөр гэснээр хилцүүлэг хийчихэд тийм ээ. Хуулийн байгууллагууд дээр бас нэг юм хүснээ шийддэг гэдэг нэг юм үйлбэр яваад байдаг те. Та нар алийн хурдан шийдэд алийн хэдэн жилээр барьчдээ ингээд. Тэгээ одоо магадгүй энэ нөгөө нэг авилгатай тэмцэх газар энэ эргийг хэр хурдан шалгах вэ? Эдэр гэдэг дээр хүртэл нэг тиймэрхүү байр суурьд та нар ямар үйлдэл хийх юм бэ?
тэр чи армаар байна гэдэг ийм шаардлагууд бас яваад байгаа юм байна да гэж утсан шүү. Тийм шаардсан зөв шүү дээ. Тэгэхгүй бол энэ чинь аюу хэцүү баг. Нэг хэрэг дээр биш нэг субъектив хандаад байгаа. Зарим хаана яг хинийх нь хэрэг вэ гэдэг дээр бас байгаад байгаа шүү. Нэг том даргах юм уу? Нэг нөлөө бүхий этгээдийн хэрэг яваад байгаа юм. Тэр нь хаана дарагдаад байгаа. Хатагийн шалгадаа дээш явда прокурор дээр наач нам дарагчаад эсвэл бүр шүүхийн шатанд очиод ингээ алга болчдөг. Байнга л тийм тард сэрэлтүүд явдаг шүү дээ. Тэгэл эсвэл хүсвэл гэлзолчдөг тий. Сонгуулиор бэлэн жишээ байгаа шүү дээ. Шоронгоо сонгуул дэвшсэн тохиолдол байгаа шүү дээ. Тэрний хэрэг ямар хурдан тэр сонгуулийн сурчлагаа эхлэхээс өмнө хэдэн хоногийн дотор гэл утсан. Эсвэл нөгөө нэр дэвшээд явж хахад нь дундаас нь суглаад авчдаг. Тий. Одоо өнөөдөр үүссэн байгаа энэ ерөнхий сайдын хүүхэд болоод тэдний гэр бүлийнхнийг тойрсон. За ингээд үүнээс үүдэлтэй энэ процессуудыг харахаар хүн яг ингээд бусдад ямар шаардлага тавьж гин тэр шаардлагынхаа босгыг өөрөө давдаг байж тэр хүнд итгэх итгэл гэдэг юм уу олон нийтийн нэмжлэг ирдэг юм байна гэдгийг яг өнөөдрийн дүр зургаас харж байгаа гэж бодож байна. Нөгөө нэг ярддаг шиг вэ одоо гэдэг чи тий. Өөрийнх нь нөгөө хэлсэн өгнүүдийг хүмүүс нөгөө сошиалаас гаргаж ирээд л шүү дээ. Нөгөө өмнө чуулган байнгын орооны урал дээр хэлжсэн өгнүүд, сэтгүүлчнэрт хэлжсэн өгнүүд яг өнөөдрийн өөрт нь ингээ зориулж шилмээр өөрийнх нь өгнүүд байгаа байхгүй. Орлогоо нотхыг шаардаж ажиллана гэдэг өөр юм шүү дээ. Мөлийн өөр хаалга өндөрдгөө гэдэг чинь энэ үг гэдэг байна. Нөгөө өмнөхөө тий. Яг өөртөө зориулж хэлжсэн чинь шиг жоох амар тий. Тэгээ гоё нэг гоё үнцэг гарч ирэхгүй юм шиг тэр хөрт. Гарч ирэхгүй. Одоо чинь өчтөр чуулган дээр байхгүй байх гэдэг чинь гадагш явц байсан. Өнөөдөр байна уу? Үгүй тэр хэдийг яг болдож байна. Тийм. Говьос нөгөө цаашаа нэг хятадтай хэл рүү ингэчээд тэгээ буцаад ирсэн гэж ойлгосон шүү дээ. Хамт явсан бүх хүн л ирсэн байлээ тий. Чуулганы урал дээр орж ирээд нэг үг хэлэх байх гэж бас нөгөө хараад байхгүй. Нөгөө ерөнхий сайд чинь чуулганы уралдаан дээр оролцож болдог шүү дээ. Ер нь Баярмаа гишүүнээс нэг хүнээс гишүүнээс уучлах байгаа хүн чуулганы танхимд орж ирээд ард түмтэйгээ ярина гэж байхгүй шүү дээ. Ядаж нэ. Тэгээ яг шахалтаа үзүүлээд явж олон залуу байна. Энэ төв талбар дээр дугуйрт өдрөж ихсэж чинь тийм. Зүгөө зүгтэй. Чин бодол ирэх шүү дээ. Энд гэхдээ яг нөгөө нэг юм хариуцлагчин дотор амар олон хуваагдчих гадах шиг байгаа. Эсвэл ийм нөгөө дан давхар амар олон дээлтэй болохоор тэгдэг юм уу? Одоо чинь би хариуцлага хүлээвэл нэг л төрлийн хариуцлага хүлээх гэж байгаа юм шиг. Гэтэл чи одоо ингээд энэ дүр зургийг үүсгэхээр харахаар ингээд яг улс төрийн хариуцлага хүлээх юм уу? Энэ хүний үйлдэлийг ёс зүй алдаа гэж үзээд ёс зүй хариуцлага хүлээх юм уу? Одоо энэ нөгөө Баярбаатар Ариун заяа гишүүдийн яриад байгаа шиг харьяалагдаад байгаа шиг ёс зүйн банкны ороод технор шийдээд ингэх юм уу? Эсвэл нөгөө эн чинь хамгийн өндөр албан тушаалтай учраас улс төрт хамгийн нөлөө бүх юм учраас улс төрийн хариуцлага хүлээх ёстой юм. Эсвэл магадгүй энэ асуудал нөгөө иргэний эрүүгийн гэдэг бүр ингээ хуулийн процесс руугаа явах ёстой юм уу? Тэгэхээр би энэ хариуцлагыг чи бас дотор нь ингээ маш олон аль эсвэл бүх хариуцлагыг хүлээх ёстой юм шиг. Надад чи ерөөсөө яг сүүлээс чи хариултах байхгүй. Шатараад бүгдэнд нь хариуцлага хүлээх ёстой. Улс төрийн хариуцлагыг нэгч штэ. Одоо энэ чигсэж байгаа залуучууд. Энэ бол юу юм ажлаа өгүүлж штэ. Тэ? Ажлаа өгсөн тохиолдолд эхлээд орлогоо нотлох үг нь бас сонсох гээд шүү дээ тий. Орлогоо нотлоо. Ямар мөнгөөр ингээд хүүхд чи яваад байгаа юм бэ? Орлогоо нотлох чи өөрөө бас харьцангуй бол. Угаасаа нийтийн албан тушаалтны хитвч олон нийтэд ил байх хэвээр. Тэгэнгүүт нөө түрүүн таны хэлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна хэрэглээнд авсан тансаглал яваад байгаа байхгүй. Тэгээ энийг нотлоод байгаа чи. Энэ яг ямар их хүсэрс нам өгчэн гараад байгаа. Хитээ хитэн дэврэг өгөө. Түүнээс биш хаанаас одоо энэ ингээ улс төрч одоо манай улс төрч гэдэг утгаараа зарим ялангуяа танхимын гишүүд ярьж сайдэрн те. Ягаад хүүхдрүүд яриад байгаа. Ягаад гэдэг хүүхдрүүд ингээ фокуслаад. Бид нар дайраа үүсдэг байхгүй те. Хоёр ивсэн намайг. Хүүхдэр битээ улс төр хийгээд гэж байгаа. Уг нь бол зарчим энэ зэгсэгтэн тавьж байгаа шаардлага зүг байхгүй. Хүүхд нь юу юм? Улс төр одоо нийтийн өндөр албан тушаалтай хүний хамаарал бүхий итгээдээ. Энэ бол хуулиараа мөн шүү дээ. Тэр хүн нь яагаад хансаглаад байгаа? Яг үндсэлтэй баг. Ингээ хууль бичсэн юм чи. Зарчим шудраг шаардаад шүү дээ. Бас нэг юм нөгөө өмөрж байгаа өнцгүүд дотор гарч ирээд байгаа нь мега төслүүдээс л нэгийг хөдлөхөөр дандаа юм босч ирдэг гэдэг нэг юм дөрж чанд сайд хамгийн сүлд ярьлаа шүү дээ тий. Тэгээд чин үнэндээ энийг нөгөө нэг бид нар гаргаж ирээгүй байхгүй да. Тэд нар өөрсдөө гаргаж ирсэн. Яагаад тэд нар тэгвэл энэ мега төсөл
явах гэж байгаа энэ цаг хугацаатай зэрэгцүүлж тэр биерэн зураг тавьж байгаа. Тэр үгийг аваад ингээд түн сонсгомоор байгаа байхгүй юу? Тэр чи одоо өвөл одоо скриншот хийсэн юм шиг байлаа шүү дээ ер нь. Тийм үү? Хөнтөөс сонссон чи одоо ингээд Ер нь бол мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй гэж эсэргүүцэж байгаа Монголд бол баг нохож байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд өөрсдөө тийм юм сэтгэж түрүүний жиний хэлдгээр өнцөг олдохгүй нэгдэж чи тийм олж тавиад байгаа. Тэгвэл тэгэл орлогоо нотолчвол мега төслүүдэд үргэлжлүүлэл явуулах нь шүү. ямар ч эхлээд нэг олонний өмнө гараатай би энд мөнгийг ингээд ингэсэн юм аа. Гэхдээ Тэр юм нотлох хэрэгтэй байхгүй ямар ч ингэ тий. тэгээд нөгөө нэг халуун нүрээр тулахгүй байгаа тэр хүмүүс дургуун нүрээд байгаа шүү дээ. Хамгийн гол нь хүүхдүүд рүү дайрлаа гэдэг юм яг хүүхдүүд нь гэхдээ хэрэг толбогдоод идэг тохиолдлууд айгүй олон л доо манайд. Гэхдээ энэ шүү дээ хүүхд биш байхгүй юу? Том залуу байлаа Одоо шүү дээ. энэ түрүү гурлаг ярианд гарлаа шүү Зүгээр дээ. тийм хэмжээний орлого олох хэмжээнд хүрээг байгаа л Гол нь хүмүүс гаргаж ирж тавиад шүү дээ. Сургууль сурдаг юм байна, ажил хийдэг юм байна. Тийм гаргаад ирсэн. одоо ч ингээ хүмүүс фактикерс хийдэг болсон шүү дээ. Өмөр хөнгөөстэй ярилцлага өгж байгаа гişүүд баг шпаргалт өгöd байгаа юу? Энэ coin байж магадгүй. Хөр хэмээн цалингаа бол хоол унданд үрдгүү штэ наадвалч улсаас энэ юм ярина ч одоо тэг өмнөр нь орж нөгөө золын гол болж тавиад те. Энэ нэгэн цагт нөгөө нэг эсэргүүцсэн явсан гэдэг шиг. Одоо манай энэ ган төмөр дор чанд гэдэг сайднаар бүгдийг нь харж байгаа зү. Нэгэн сайдыг гал хамгаалагч хот ураг барилдсан юм чи. амар хамгаалж байгаа зү. Намаараа Бүр гайхалтай тий. Өнгөрсөн 4 жил тэр Ганбат гişүний тэр чуулганд ирсэн үг сонссон үстэй. Миний хоёр талд нэг талд дор чанд нэг талд ган төмөр сууж энэ хоёр хэвчтэй би бодоход танаа ээж авч таньгаа байлээ. тэднийг доош нь харуулсаар бид тэд ингэдэг юм гээ. Хүмүүст үзүүлдэг юм. Аавыг чамд өгч. Аавыг надад өгч. Тий. Аав нь. Хүү жоох ааваасаа том хэвлэгдэж. Монгол Улсын 32 дахь иргэсэд байгаа тий. Би сая хаанаас олоод уншчлаа да 2 хүн хоёлаа 2 сарын 22-нд төрсэн байд юм аа. Тэгсэн чинь 2 дугаар сарын 22-нд намбарын инх хоёрын ерөнхий сайдаар ажилласан хугацааны рекордыг эвдсэн. 2 сарын 22 өстой учиртай дэмбэрэлтэй хүн юм аа гэдэг постолж уншсан байдаг. Тэгвэл асар удаж байгаа. Тийм одоо ямар ч үсэн ингээд нөгөө би тэд нэг юм амны уншлагч болсон байсан шүү. 1.5 жилийн настай засгийн газар эдэр гэдэг ойлголтыг одоо магтцал суулаа шүү. Би сая хоёр хэлсэн чинь нэрээ хэдэн он томилогдсон гэсэн чинь тэрийгээ санахгүй бол уртуудаа ажилласан шүү дээ. Юу яхад томилогдсон биз дээ. Хөрсөх ерөнхийлөгч ажиллаа өгөхөд ковидын үед гэсэн үг. Тэр чинь 20 юм уу 21 он. Нөгөө бичлэгийн засдаг чинь шүү. Тийм. Бичлэг цацдаг биш. Та сурвалжлах За сурвалжлаа. Оо тэр наа чи ондоо Сурвалж. тэрийг ёстой нөгөө нэг одоо ингээд олон жил өнгөрсний дараа эргээс өгөхөд ярихад тухайд бид 19 цагийн мэдээ орж ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд угаасаа нэг мэдээний өндөр шууд орж ирэх үзэгчд сонирхолтой. Хийгээд байна шүү дээ. Тэнгүүд нь яг тэрэн дээр за энэ дээр шууд орё банк гэж хэлсэн. Тэгээд угаасаа ойлгомжтой. Тэгээ маргааш нэдэр бол амар нөгөө нэг одоо ингээд хүмүүс бол би тэд чинь нэг юм сонь юмд баярлдаг. Ямар сандын нөгөө нэг Автомбаатар Үнэн баа зүг намын одоо тийм даргаар нь хിവэрээ байгаа л үстэй. Тэр чинь нэг юм жагс юу та тавчгтай халаатаа зогсоодсон. Тийм тэр чинь маргааш тий. Тийм. Тэгээд яг нөгөө тэр үедээ бид нар бол ингээд тийм одоо жаргалтай байгаа маа гэдэг ихээр одоо мушгад бандах юм болоо тэрнээс биш ингээд тэр өдрийн одоо сониноор бол хадаас материал хийцэн хүмүүс чинь хачин кайфтай байсан. Тэгсэн чинь даанч ашиглуулсан. Ашигласан гэдгээ хэлсэн гэж. Бусад хүмүүсийн дөрөөлөх шалтгаан болцсон юм. Тэрнээс биш одоо тэг сүүл рүүгээ бүр нөгөө нэг зохион байгуулалттай баг хийж гаргаж ирсэн мэрсэн гэл ингээл заваарал ингээд тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхийсэд огцорч шүү дээ. Тийм юмнаас л тийм. Яг энэ бол нөгөө нэг уул айгүй гоё жишг яг нөгөө өөр давхар зориг бол тустай асуудал. Гэхдээ энэ бол айгүй гоё нөгөө нэг хариуцлага хүлээх хэрэгтэй юм байна гэдэг нэг ийм юм суух болов гэсэн чи тэл тэрнээс шахахгүй. За тэгээд маргааш нөгөөдөр нь хизэнчүүлээ хөрсөх ерөнхий сайд гарч ирээд ингээд бүрэн бүрэлдэхүүнээр огцорлоо гэдэг юмаа хийгээд тэгээд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдтай болсон тий. Тэгтээ
Түүний энэ хоног хугацаанд дээр чинь нөгөө хэрэг эрхлэхийн дараагаар ажиллаж байсан хоног хугацааг нэмэх юм бол бас өөрөх юм болох бах. Хэрэг эрхлэхийн дараа бол том албад шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол Засгийн зай галзуу барьж байгаа юм бол бэлтэж байгаа хэрэг хийсээд байхгүй. Тийм ч учраас одоо уучрал гэдэг нэр яваа. Дараагаа хүлээж байгаа. Гараагаа хүлээж байгаа одоо ингээд. Гэтэ яг хав энэ ингээд нөгөө нэг улс төрчид нэг ийм юм яриад байгаа байхгүй юу? Хүүхдээр нь оролдлоо, нотлогдоогүй хэргийг ярьлаа, гүтгэлээ, сенсац босгож ирлээ. Энийг өрөөсөө олон нийт босгож ирээгүй. Бид нар мөн мөрөөр ажиллаа гэж явж исэн чинь нөгөө өөрөө өөртөө тэгээд тавьсан. Ийм хэрэгэл болсон юм. Зүгээр яг хав тэрийг өстрийн зорилгоор хизээ нийтлсэн нийтлэх болгонд нь тэр хаягийг шалгаал, скриншот хийгээл, сэвлээл, бэлдээл ингэж жагаад гаргасан уу үгүй юу гэдгийг бол бол одоо энэ хүүхдийг ингээ эвгүй байдалд оруулаад байхгүйгээр тий. Одоо эцэг хүн байна да. Олон нийтийн өмнө үүргүүлсэн одоо нийтийн өнтөрийн өндөр албад шалтгаан байна. Их хурлын чуулганд оролцоод ингээ бүх үнэ ярьсан. Бүр санаачлагаараа одоо ёс зүйн юм байнга орондоо өөрөө өргөдлөө өгөөд тий. Тэргүүрээ ингээд асуудлаа хэлцэж болж байна. Одоо ийм нэг юм байгаа даа шүү дээ. АТГ дээр одоо өөрөө очиод тий мэдүүлгээ өгмөр байна тэр гэж болно шүү дээ. Одоо олон нийт бүр ингээд хоцруулах хэмжээнд хүрээж ихсаад нэг өргөжөөд явлаа гэхэд нэг юм одоо гаргалгаа их юм уу одоо юу гэх юм. Ерхийсээ бол нэг улсын хурлаас ихтгэл өсдөг тий. Импич. Тий. За Энийг ашиглаагүй. олон нийт бол ингэж үзэж байна. За улсын хурл тий. Надад итгэл хүлээлгэх нав огцрох хэсгийг тий. Эсвэл итгэл хүлээлгэх хэсгийг та шийдээд өгчгөө гэдэг оролт байдаг шүү дээ. Номтой хоёр гишүүний импичмент үзүүлэх асуудлыг энэ хуулийн залтыг хэрэглээч гэдэг санаачлага би бас нэг шпаргалах өгж байгаа хэлбэр юм багтаа л гэж утсан шүү дээ. Тэр одоо 32 гишүүн одоо ингээ гар үсэг зураал 60 эдэн гишүүн одоо огцруулахыг дэмжээл тэр бол мэдгүй бах тий. Намын хурлаас наан бол. Намын хурл нь намар болох үү? Намар тий. Ер нь энэ онд багтах ёстой. Тий. Яг улс төрийн намын хуулийг чи хойшлуулсан шүү дээ. Тэгээд энэ оны 12 дугаар сарын 31-нд тэр хүртэл хойшлуулсан шүү дээ. Гэтэ одоо Монгол Улсын одоо мега төсөлтэй өөр улстай ингээм хамтарч хэрэгжүүлж байгаа энэ бүх том төслүүд ч одоо нэг хүнээс шалтгаалаад хэрэгжихгүй шийдэгдэг асуудал байхгүй сте. Тэрийгэр чи хэн тайлбар өгсөн байлаа. Бас л нэг энэ ингээл энэ нөгөө нэг үйл явдал бужигнаантай холбоотойгоор ингээл бүх боломжтой улс төрчдөөс яриа авч яхад тэдний ярианы дунд нэг байсан санагтаад байна. Энэ нөгөө хуулиар зохицуулагддаг харилцаа, засгийн газрын үйл ажиллагаа гэдэг бол тий. Урт хугацаанд юу хийх юм? 4 жилдээ юу хийх юм? Ирэх жил юу хийх юм? За энэ жилийн төсөв нь юу авах юм гэдгийг ингээд хуульчлаад баталсан ямыг энэ хүн байвал хэрэгжин, дараагийн хүн байвал хэрэгжихгүй гэсэн юм бол байхгүй. Яг тэр нөгөө нэгэнт л тэр ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар ийм үр дүн төрнө гэдгээ хууль болгоо батлуулсан юм чинь тэр хэрэгжүүлэх үүрэг нь хэн ерөнхий сайд байхаас үл хамааран ингээл нөгөө мотор иргэдгээр л эргэх ёстой. Тийм. Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрийг их хурл баталж өгсөн шүү дээ. Засгийн газар өөрөө санал болгосон. Тэгээ одоо би ингээд одоо жишээ нь би бол энэ дор чан ганц өмөр гэдэг хүмүүсийг ягаад гал хамгаалах хийж байгааг нь угаас тодорхой л. Энэ бол албан тушаалх байна. Тийм шүү дээ. Ягаад тэгэхээр ерхийсээ өөрөө огцроход танхим тэр аяар огцрох хуультай. Тийм учраас арай их нэг шадарсаад арай их нэг дэргэн шадар болсон шүү. Нөхдөд нь штэ яг одоо яг бодит байдал дээр одоо яг ер нь намын дарга хэвэр байгаа юу биш байгаа. Та юу гэж байна? Нам дотроо. Одоо улс төрийн намын тухай хуулийг ингэж хойшлуулсан шалтгаан бол юусэн юм штэ. Намын их хурлаа хийвэл хартчилсан нам бол ганц төмөр гэдэг хүнийг аваа шийтгэж бэлэн улс төрчд айгүйх гараад ирсэн. Уур амьсгал сонин болцсон угаасаа тий. Тэгээд ганц төмрийг арчилсан намын даргын судаас буулгах нь ерхий сайдад ямар шашиггүй байхгүй. Үгүй. Хоёрдугаар одоо энэ уур амьсгал яг ингэ хараад тахаар хүн намаас одоо 8 гишүүн байна шүү дээ тий. Дор чандаа үлэн ширч ийн нүгэд яг уур амьсгал нь бас санаа. Тийм ч учраас ихнээсээ зодоо хийгээд эхлэе өстэй. Хөө яагаад нөгөө гişүүд шиг зодчдаг тий. Хүмүүс арга нөгөө юу штэ зодоо биш тий санаандгүйгээр урдуур нарцсан ч гэлөө. Гэхдээ санаандгүйгээр ингэж тий. Гарын дээр нь унцсан ш. Зангидсан гарын дээрөө. Тэгэхээр нөгөө нэг энэ эрх ашигын албан тушаалын төлөөг тэмцэл өрнөөл зодоо цохион дайн дайжин бүгдээрээ бидний нүдэнд харагдахгүй болохоос ш болж байгаа баах уу
одоо дарга нартай их халттай одоо тий ер нь их хэрэг санддаг нам шүү дээ. Үе Зүгээр яриа мараа авах гээд ордны коридор мордорт яваад ингэж яриад танаа намчин мамчин гээд жоохон буу халалт явна шүү дээ тий. Тэгвэл манай намчин ордны намын бас олонний танил гişүнх юм. Манай намчин цус нам шүү дээ гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж угсрагдсан байна тий. Шинэ жагсаалыг органик байна уу, органик биш үү? Би энийг энэ жагсаалтыг би органик жагсаал мөн гэж бодож байгаа. Энэ одоо угаасаа органик биш байсан бол одоо энэ бодлуулж байгаа ихнэр чинь анханасаа тэр талтай гарсан зогсож нийлсэн үү? Нийлсэн. Тийм учраас яг хоо энэ сошиалаар гарч байгаа тэр санхүүжилж ийн энэний захиалгаар ингэж явж ийн гэдэг угаасаа жагсаал болгон дээр л ийм үг гардаг шүү дээ. Энэ бол нэг тийм энэ удаагийн жагсаал дээр бас нэг цагдаа бас нэг аятай хаандаад тий. Нэг хүн амтын ингээд чирээд явчихгүй тий. Гавлаад ингээд явчихгүй. Гурлаа энэ жагсаалаа нэг жоох мохорч идэх үү. Одоо энэ нөгөө нэг энэ жагсаал чинь зөвхөн ганцхан оюутан гэдэг хүн л юм дайрж байгаа юм шиг ингээд нэг сонин ийм PR явж штэ нөгөө эсрэг талаас нь. Тэнгүүд одоо энэ өнгөрсөн хугацаанд хоримтлагдсан бүх зүйлүүдийг нийлүүлээд залуучууд ийшээ гарч штэ. Энэ татвар байна. Одоо тэр яг үүндээ тэр 3 нам нэгдээд гарын үсгийг зураад бид нар жижигхэн бүтэцтэй, сомхон бүтэцтэй те маш жижигхэн төсөвтэй энэ төргээл те хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн чөлөө зах зээлийг дэмжсэн бизнесээ дэмжсэн ийм амар нийгмийг бий болгоно гэдэг л юм хэлжсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр жил болох гэж байгаа зү бурхан минь. Жил болоход төр нь яаж данхаж чинь өө тэр хяналтын бүтээмжийг хичнээнж данхаар тэгэл энэ хизээж өмнө байгаагүй төсөв оруулж ирж их хурлаар батлууллаа. Энэ тэгээд сүүлдээ тансаглал нь хэрэгс хэтрээд одоо энэ утаа мутаг ярил бүр баларсан юм бол та тий. Энэ бүхний чинь нөгөө бухимдал нь хүсээгүй нөгөө итгэлэн таны хэлдгэр бүгдсэн хүмүүс гарч иж бухимдлаа илэрхийлж байгаа байхгүй. Түүнээс ганцхан жижигхэн асуудал болох гэдэг. Залуучууд нөгөө огцруулах үндслэлээ юм 8 үндслэл боловсруулад одоо энийг нөгөө тэр огцор гамархан гэдэг нэг пэйж нээсэн мэлээ. Тэргүүрээ явуулаад тэрний зүгээр ганцхан тэр нөгөө хүүгийнх нь асуудал байгаа байхгүй юу? 8-х нь хамгийн сүүлийнх нь. Нэгт нь болохоор энэ үнийн өсөлтөд тэмцэж чадсангүй, инфляцтэй тэмцэж чадсангүй. За хоёр дахь нь ажилгүйдэл ядгуур одоо буурсангүй. Гуравт нь одоо төсвийн зарцуулалт ил тод биш байна. Дөрөвт нь энэ хамтарсан засаг байгуулад нөгөө сөрөг хүчнээ залгаад авчлаа. Гэдэг чинь бас нөгөө сөрөг хүчнүүдтэй бас гомдолтой байгаа байхгүй да. Тэгээ тавт нь болохоор энэ бид нар манай бас ингээд сонгуулийн автократ засаг руу ингээд явчлаа гэдэг юм олон улсын судалгааны тайланд өгдсөн. 6-ад нь хэвлэлийн эрхчлөө хомигдлаа гэдэг. Бидний өмнөөс одоо санаа зовж шít те. Гаднаас нь залуучууд медиаг хараад 7-т нь болохоор Баярмаг шүү. Нөгөө улсын хурлын гишүүн Баярмаг нэг муухай хэлээг үед чуулганы хуралдаан дээр бид нөгөө өмнөх дугаараар ирж ирсэн. За тэгээ бүр 8 дахь нь тэр нөгөө хүүгийнхэн тансаглалыг ярьж байгаа. Ийм олон асуудлыг хөрөмтлүүлж ижин залуучууд ингэсэн. Тэгээ нэг гарын үсгийг цуглуулаад. Наад дээр чи утаа мутаа ороод жижиг сажиг юм орж ирээ балж. Хүүе чи одоо бүр утаахаа жижиг сажиг юм гэдэг англи руу орчиж юм уу? Үгүй. Ер нь нэмэгдвэл нөгөө энэ жагсаал яагаад органик вэ гэхлээр нэг ийм өнцөг яваад байгаа юм. Талбай дээр гарч ирж байгаа залуучуудынх нь нөгөө нэг энэ өнөөдөр босч ирсэн энэ хүүгийнхэн бэрийнхэн энэ асуудал нөгөө яг өдөр тутам ажил хийгээл сургуульдаа яваал ингээл мачиж байгаа хүмүүсийн амьдралтай шууд харьцуулагдаж болохоор кейс учраас тий энд цагийн ажил хийгээд хэдэн төгрөг авч ийн тий 500 сая төгрөг сая төгрөг гар дээр авч байгаа залуучууд махиж ингээд ингэж яхад энэ талд нь ингээ явж ийн тэгээ яг үе тэнгийнх нь хүмүүс хэрэглээ нэгээд шууд өөрийнхөө бодит амьдралтай харьцуулах юм боломжтой кейс учраас энэ айгүй ингээд хүмүүст мэдрэг туссан байна. Ялангуяа залуучуудад гэдэг нэг өнцөг энийг органика гэдгийг батлах магадгүй нэг сэжүүрч юм уу нэг өнцөг нь байж болох юм байна гэж би бодсон. Татврын дарамттай байл татрыг одоо багсах гэдэг шаардлага шууд тавьж ийлээ шүү дээ. Ер нь дийлэх юм ингээд нөгөө маань сэтгүүлч ингээд ярьслага түүгээд хүмүүстэй уулз явж байгаа. Тэрс татрын асуудал дийлэх ярьж лээ. Нийгмийн даатгалын хэмтгэлтэй байгууллагыг мэдлж байгаа. Одоо тэгээд гаднатар гэдэг тимнуудыг бүгд дийлэн. Одоо тэгээд над татвар нийгмийн даатгал чинь яг бид нар харахтаа 11 сарын 15-наас өмнө төсөв баталнаа л гэдэг боловч одоо ингээд төсөөллөө, төсвийн хүрээний мэдээлэлээ хэлцээд альбан бусаар нөгөө нэг
нүдэнд ил харагдахгүй хилцүүлэгт орж ирээг боловч сангийн ам төсөө боож байгаа цаг үе шүү дээ одоо. Тэ? Тэгж яхад энэ нөгөө татвар даатгал шинтгэл энэ нийгмийн даатгалтай холбоотой хуулиуд орж ирээгүй, хилцүүлэгдээгүй, батлагдаагүй байна гэдэг чинь дараа оны төсөв суухгүй байх магадaltaй л гэсэн үг. Тэгэхээр одоо эн чинь энэ хавар амжихгүй суухгүй. тий одоо энэ чуулганаар л амжихгүй бол дараа оны төсөв дээр энэ байхгүй. Хоёрдугаарх бас нэг юм нь яг энэ кейс дээр их хурл өөрийгөө ингээд арчаагүй харагдуулаад та нар бидний дээр гаруу гэж гүйцэтгэх засаглалтаа зөвшөөрлөгөөд байгаа юм шиг нэг юм хүчгүй, сул дорой, яах гээд байгаа нь мэддэхгүй, чуулганы энэ төр дээрээс хилцэг хоёртой асуудал чаалаа гэж ингээд сайд нарыгаа гуйсан хэвээр байгаа нь. Тэгээд гишүүд нь өөрсдөө дөрвтэй байр суурь илэрхийлчихгүй ийм сул дорой байгаа нь одоо баг их хурл хохинч гэж хэлмээр юм шиг. Тий яг үнэ дөрвтэй байгаагаа илэрхийлчихгүй гэж үнэн л тийм. Тэгээ гурван намынх нь дарга нь гуруудаа нэг танхимд орсон. Угнаа сонгуулийн үрдэн чинь манай сонгогч амар тийм. Одоо сонгуул явуулах байлээ. Тий. Юу болсон шүү дээ. Сонгуулийн үрдэн яасан. Монгол Ардын нам ирэхээ бариа. Харин ардчилсан нам болон хүн нам ус намууд та нар сүр хүчний хяналтаа сайжруул гэдэг үүрэг өгчөж байгаа шүү дээ сонгуулийн үрдэн бол. Тэнгүү сонгогчтойгоо саналыг өнгөдүүлж энэ гурав хэн олон нийт таагуурыг нэгдэхэд хамтар засгаа байгуул гэсэн. Өөрсдөө л байгуулж байгаа юм. Гэхдээ энэ юу? Би болохоор яг хувийн бодол одоо жишээ нь энэ нөгөө 14 одоо мегатест явахын тулд жишээ би бол хамтарлыг дэмждэг. Жишээ нь хамтарлыг ингээд бүгд ингээд сөрөөлн айгу токсик байдаг шүү дээ. Сонгуул болохоос нэг 2 жилийн өмнө бүх хүчээр ингээд эсэргүүцэл ажил хийлгдэг. Тэгэхээр ямар ч нэг юм том ажил үргэлжлэх гэж байгаа бол нэг хамтран хийчихээсэй. Жишээ нь би тийм хувийн бодолтой. Балчкаа бол ингээд сөрөг хүчнийхээ ажлыг хийж шүү дээ, тий. Залуучууд бас тэгж хүсэж байна. Сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой гэж. Яг улс төрийн нам угаасаа мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж л ийшээ орж байгаа шүү дээ. Тэндээсээ ингээд хизээч нэг хүүхэд хоёр эцгээр төрүүлсэн энэ өсгсөн энэ гэж хоёр эцгээр овоглдгүй байхгүй юу да. Тэгэхээр чи засгийн газрын ажил ардын намаар овоглол дараагийн сонгуульд орно. Гэтэ сөрөг хүчин байх ёстой. Хүмүүс энэ нөгөө нэг жагсаа самардаг нөхдөд бүр таньж байгаа шүү дээ. Одоо бараг цагтаан таньдаг болсон шүү. Тэгээ цагтаа болоогоосоо таньж байгаа. Тэгээ бүр ингээ тоохгүй байлаа шүү. Тэгээ угаасаа яригдсан шүү дээ хурал дээр. Жагсаалаар тэр бомтон болцсон улсууд нь 10,000 л байна шүү дээ. Гэхдээ тэр солонгос нөгөө нэг юм төөлөөр шиг ингэж мүлгэж явдаг намын даргаыг хэлж байгаа юм шиг тэр нэг юм бондгор нөхөрөөд. Тэгээ тэр дээр нэг чуулганы хилцүүлэг дээр нөгөө жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн тухай хууль нэг алт орж ирсэн шүү дээ. Тэрний үеэр яригадад ирсэн шүү дээ. Нөгөө солонгост жишээ нь нөгөө нэг ийм жагсаал цуглаан зохион байгуулдаг бүр компани байна гэдэг аж ахуйн нэгж. Тэгээ тэр нөгөө нэг хариуцлага нэгдүгээр зохион байгуулалтыг сайжруулдаг. Яг ингээд нэг ийм ритмтэй те одоо нөгөө нэг реклам сурталчилгаа хийж байгаа. Одоо ингээд барьж мэрж явах юм те. Ингээд нөгөө толгоондоо зөөх юм ингээд. Саарад ирвэл нэг ийм акт гэж зохион байгуулдаг. Нэг талаасаа нөгөө талаасаа нөгөө хариуцлага хүлээдэг. Ямар нэгэн те нөгөө хууль бус үйлдэл 50 замаар үзэл бодлоо илэрхийлэх замаар асуудлаа шийдүүлж болно. Тэгэхээр нөгөө өөр янз бүрийн гэнт хэрэг зөрчлийн шинж чанартай юм үүсч нөгөө нэг жагсаж байгаа иргэн хэрэгт орчих вэ гэдгээс хамгаалдаг юм зорилго. Нөгөө нэг жагсаал заавал одоо мөнгөгүй байх ёстой гэдээ монголчууд бодоод тий. Эсвэл ингээд жоохор нөгөө ингээ юм хөвлөө ирчихээр энэ төлбөртэй байна гэдээ ингээ харлуулаад байдаг. Тэгэл гадны орнууд чинь тэр төлбөртэй байх гэж угаасаа зөвшөөрцөл байгаа. Мөнгө гаргадаг, жагсаал хийхэд бол бэлддэг. Тэ компаниуд нийгмийн хариуцлагаараа юу өгдөг одоо хандив мэндүү өгдөг. Цаас нэг ширхэг хэсгийн цаас 200 төгрөг болсон. Тэгсэн чи сая нэг дугуй унж явсан нөгөө дугуйтай талбай дээр ундаа зардаг ихч байдаг юм байна. Тийм. Тэр ихч нөгөө тэр залуучууд нэг ундаа ус мөс өгч юм ээ. Тэгсэн чи өөний апуу юу вэ гэдэг чинь ингээд тэгж хардчих. Ер нь яль шалахгүй юм байна тэр залуучдыг харлуулж илээ. Сошиал дээр дүүжилж илээ. Тэр нэг жагсаал цуглаан зохион байгуулалт байгаа нэг хэдхэн залуу байгаа байхгүй юу? Одоо нэг төрүүлс одоо санаачсан гэх юм уу одоо арай урд нь яваа одоо зохион байгуулалт хийж байгаа. Тийм. Эдний чинь тороолуудаар бүр барьж идчихсэн шүү дээ. Юу юм биш үү? Одоо нэг ийм яриад байдаг шүү дээ. Ямар ч хамаагүй хүн дээр очив нөгөөхөө чи хэлээ шүү гэхээр ямар ч нөгөөхгүй байсан хүн ч пал хийдэг гэдэг шиг. Одоо ингээд нэг ийм жагсаал цуглаан зохион байгуулсан ямар ч хүнийг ямар нэгэн ноо бүр зохиогооч чамайг гаргаад ирэхтэй. Тэгэл тэрийг нөтчих. Гэтэ одоо яг ямар зорилгоо бас мэдэхгүй шүү дээ. Одоо тэр чинь олон хүн гээ сууж чинь те. Дунднаас тэдний чинь самрын ашиглая гэсэн хүмүүс
байхыг бас үгүйсэхгүй. Үгүй байгаа л үстэй. Үгүйсэхгүй гэдэг. Хүний толгой дотор одоо гараа гэдээ үздсэн ба штэ. Яг ингээд зоригтой жагсаал юм бас мэдэхгүй л байхгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ тавьж байгаа шаардлага бол зүглэх. Зүг. Үр дүн хүрээсэл гэж бодоод. 7 хоног гэж одоо топ сэдв жагсаал л шүү дээ. Тэгээ энэ сэдв хаах уу? Хай тий. За. Нөгөө нэг гэхдээ яг энэ үйл явцтай холбоотойгоор нэг сенсац гараад 1 хоног 2 хоног ингээл алга болчихдог шүү дээ. Энэ ингээд алга болохгүй байгаа байхгүй юу? Тэгээ энэ алга болохгүй болохоор бусад юмнууд нөгөө нэг магадгүй төдийлөн хүмүүсийн анхаарлын төвд орохгүй боловч хөрх юм тэнд бас ийм жижиг ийм түүдгүүд асаад байна. Тэгэд энэ түүдгүүдийн нэг нь нөгөө солонгосын хэл дээрээс хитрхи олон иргэдийг буцааж байна. Эндээ ерөөсөө Монгол улс ямар нэгэн байдлаар араас нь явах үйлдэл хийхгүй байна гэдэг ийм шүүмжлэл. Тэгээд яг чуулганы танхим дотор ч гэсэн яригдах шиг боллоо. Гэхдээ л энэ сэдвийг давсангүй л дээ. Уул нь бол бас хүй хаа юу лээ гэхээр л сэдв. Энд чинь 60 мянган хүн байгаа газар шүү дээ, тий. Монгол иргэн. Харин тийм ээ би нөгөө 40 мянга гэдэг нэг тоо хизээний ч хүмүүсийн амны уншлага болсон. Ингээ яваад харна 40 лгээ бодоод исэн чинь гадаад харилцааны сайт чинь ковидын өмнө 30 байсан гэж байгаа. Тэгэхээр тэр чинь 19 он орчим гэсэн үг. Нэг 5-6 жилийн дотор 60 болсон. Тэгэхээр даблдаад яваад гсэн байгаа байхгүй юу? Тийшээ. 19 он хил нэнгөт л өстө бужигнсан байгаа. Одоо минут болоо тийшээ байна. Хилнээс бужигнахаас гадна юу байгаа вэ? Яаж ядуур нүрсэн бэ гэдэг нь санагдав. Энэ он гарснаас хойш буюу 2005 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсын хил дээр ирээд орч чадалгүй бутсан 64 иргэн байгаа юм байна. Солонгос улсын иргэн 64-ыг манай Монгол улс буцаасан. Яагаад гэвэл энэ зорилгочин тодорхой биш байна гэдэг ийм үндслэлээр солонгосын хил дээрээс манай 511 иргэн буцаж ирсэн байна. Өөрөөр хэлэх юм бол нь 10 дахин их. Тэгээ хүнлэг ус харьцсан гэдэг энэ юунууд зураг бичлэг зөндөө байлаа шүү дээ. Тэр хүмүүсийн өөрсдөөсөө өчтөн бэб хин гэдэг лээ. Эрдэнэтэй сонгогдсон. Байгаль орчны сайдыг эзэн чи хин Бат Эрдэнэ. Бат Эрдэнэ лээ тий. Тэр гишүүн Facebook дээр юу тавьсан бэлээ. Иймгтэн бичсэн чатыг хүүхдийн зураг мөрөгтэй тавьсан лээ. Солонгос руу очоод уулзаад нийгмийн асуудлаар байнга л уулзаад байдаг үстэй. Байнга л уулзаад харилцааны яамныхаа энэ холбогдох албан тушаалтнууд нь тий. За нэвтрүүлэг гарсан ямар вэ? Сэтгэлгүй яах вэ? Тэгээд нэвтрүүлэг гарах гэж нэлээд юм болж ямар ч ихнийхээ дуурайг цацлаа. Дундын бүсгээд нэр нь ямар байна тааш? Гоё. Гоё юу ууч юм. Нөгөө нэг дээр үед нэг чөлөөт бүс гэдэг ярилцлага байсан шүү дээ. Гэхдээ яг зэрэгтэл мэрэгтэлтэй жоох entertainment маяг. Та нар мэдэхгүй байх л дөө муусын залуу сэтгүүлч шиг. Одоо бол нэг дундын бүс гэхээр нэг юм юутэй нэг юм ямарсан дундын те нэг хиттэй арайд байхгүй те нөгөөх нь бас ингээд юма сэдвээ зэхэлээд байхгүй. Нэрээ яаж нэг дундын юм байна да. Тий янз бүрийн нэрлэл явсан. Тэгээд манай редактор битээр явжаад манай ажлын урд нэг уулзуур гэдэг нэг газар байдаг шүү дээ. Уулзартай юм чи уулзар хичээл яа. Энээс өөр биднээс өөр энэ баарч чи мэдэх газар хүн байхгүй шүү дээ. Тэгсэн тэгээд юм уулзах цэгмэг гэж явжаад энэ дундын бүсэн зүгээр юм биш үү гэдэг. Яг гэл харагдсан. Тэг чи нэр чи хэцүү байл шүү дээ. Харин тийм. Яг ингэ бодоод явах хэрэг байхгүй. Тэгсэн гинт нэг орж ирдэг. Тэгээ энэ үн шүү дээ. Харин тийм юм шиг үлээ. Гоё зоч олсон байл шүү дээ. Эхний ховорц чинь тий галаа аркарч одоо сургуу өчнөө олон жил болсон юм шүү дээ. За тэр яг одоо ингэ сонин хүмүүс биш үү? яасан. Заримаас нь орж ирэнгүүд нь уух амар гой асуусан. Наач ямар бараагстай ийж шээ. Тэр уух гэдэг асуултыг хүлээгээд кофеч дууслаа. Үгүй тэр чинь нөгөө нэг камера онтайг л онтрыг үлээсэн л та. За ингээд дууслаа шүү. За. Тэгтээ